Өнөөдөр ардчилсан намын баярын өдөр. 1990 оны 4-р сарын 7-ны өдөр ардчилсан нам дээд шүүгд бүртгүүлэн гэрчилгээгээ авч байжээ. 1990 оны 2-р сарын 17-ны өдөр ардчилсан нам байгуулагдсанаа зарлаж, анхны даргаар нь одоогийн нийслэлийн захирагч Батүлийг сонгож байжээ. Харин 1990 оны 4-р сарын 7-ны өдөр улсын дээд шүүгд бүртгүүлэн гэрчилгээгээ авч байсан түүхэн өдөр бол өнөөдөр юм а. Энэ өдрийг Монгол улсад олон намын тогтолцоо үүсч хөгжих эхлэлийг тавьсан түүхт өдөр гэж үздэг юм. Монгол оронд эрхчлөө хүний эрхийг ханхлуулсан ардчиллын салхи үлээсэн энэ өдрийг орон даяар ардчилсан намын баяр болгон тэмдэглэж ирсэн. Харин баярынхаа энэ өдөр ардчилсан намын бүх үүрүүд улс орон даяар баярын хурлаа хийж өнгөрсөн жилүүдэд өрнүүлсэн их бүтээн байгуулалт болоод эрх сонгуульд яаж оролцох тухай болон мөрийн хөтөлбөрт тусгах саналуудаа өөрийнхөө гишүүдээс авч байна. Өнөөдөр Говьсөнбөр аймгийн ардчилсан намын 2-р үүр хурлаа хийлээ. Хуралд Говьсөнбөр аймгийн ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Сүрэнж оролцож, өнгөрсөн жилүүдэд аймагтаа хийсэн томоохон ажлынхаа тухай гишүүддээ мэдээлэл өгч, 2016 оны сонгуульд яаж оролцох тухай өөрийн гишүүдийнхээ санал бодлыг сонслоо. Манай энэ 2-р үүр маань бол нийт 3170 хүн амтай. За тэгээд сонгуулийн насных нь бол 2000 байдаг. За тэгээд ер нь энэ нийгмийн хамгааллын яам, хөдөлмөрийн яамнаас одоо хэрэгжүүлж байгаа энэ хандив тусламж, зээл, одоо зээлийн дэмжлэг, санхүүгийн дэмжлэг, за нэн ядуу өрх, одоо хүнсний толгойн гэх мэтчлэн иймэрхүү зүйлд бол манай ер нь 2-р багийн иргэд маань бас түлхүү хамрагддаг байгаа. Тэгээд энэ маань бол манай Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлсэн одоо 12 он дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн заалтуудад бол эдгээрүүд бас орж явдаг. Тэгээд ийм учраас бол ер нь бол ардчилсан намаас одоо 12 онд улсын хурал дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бол бас энэ манай 2-р баг дээр бол хөрсөн дээрээ бууж бас ажил болсон гэж би үзэж байна. За аймаг орон нутгийн хувьд бол бид нар ямар ч хэлсэн нэг том ажлыг бодож төлөвлөж байсан. За тэр маань бол бүрэн хэрэгцээ. Одоо Сүмбэр сумын 2-р багийг бол бүрэн гэрэлтүүлж чадсан. За энэ маань бол одоо хуучин одоо тог их зарцуулдаг шар одоо тийм улаас ламп гэдэг ийм гэрлэр ингээд годомонд нэг ширхгийг л ингээд байрлуулсан байсан. За бид нар бол одоо энэ хямд зардлаар тог бага зарцуулдаг одоо 50 ваттын нэг айлын жорлонгийн өрөөний 100 ваттын гэрэл хүрэхгүй ийм гэрлэр годомж болгоныг бид нар одоо шонгийн хэмнээд аймгийнхаа цахилгаан түгээх станцтай ирж эдний шонгууд дээр лед толгой байрлуулснаар за 2-р баг маань бол бүрэн гэрэлтүүлэхтэй болсон. За Сүмбэр сумнаас бас энэ 2-р баг дээр нэлээд томоохон ажил гэвэл жишг гудамж гэдэг ажлыг эхлүүлсэн. За түрүү жилийн өдөрт би 2-р багийн ханангийн игнэний иргэдтэй энэ байранд уулзчихлаа. За тэгэхэд бол айлуудын хашаа, ундуй сундуй, тэгш мөрий, төмөр, мод тэгээ зарим нь хашаагүй айлууд байлаа. Одоо та бүгд маань яваад харах юм бол энүүгээр бол юу байгаа? Одоо зам нь тавигдсан, явган хүний замтай хашаа болгон лууга орсон засмал замын тавиад өчлөө. Одоо ингээд айлуудын хашаануудыг нэгэн жигд банзаар, шинэ банзаар хийж өгч байна. Айлуудын хаалгыг гүйдэг хаалгатай ингээд энэ маань бол жишг годомж гэдгийн одоо эхлэлийг бид нар энд ханангийн годомжин дээр хэрэгжүүлсэн. Мөн ардчилсан нам бүл нэмэхээр шинээр гишүүдэлсэж, сайн ажилласан хүмүүсээж баярынхаа энэ өдөр шагнаж урамшууллаа. Би ингээд маш их баяртай байна. Ингээд цаашдынх нь ажил үснэ улам их өөрийнхөө хувь нэмрийг оруулад. Тэгээ одоо 16 оныхаа сонгуульд улам илүү залуучуудаа манлайлж ялахын төлөө урагшаа тэмүүлнэ гэдгийг амлаж байна. Ардчилсан намынхаа эмэгтэйчүүдийн иш одоо авсандаа их баяртай байна. Бүх ардчилсан намын гишүүдтэй 26 жилийн ойн баярын мэнд хүргээд ардчилсан намын Ахмад зүтгэлтний тэмдэглэл шагнуулсандаа баярлснаа илэрхийлж байна. Нийт намын гишүүдтэй ардчилсан хувьсгалын 26 жилийн ойн баярын мэндийг хүргье. Улс орон даяар өнөөдөр 1754 үүр яг энэ жишгээр хуралдаж байна. Ардчилсан нам альва баяр ёслолыг тэмдэглэхдээ бусдыг сонсож, зөвлөж, нээлттэй хэлэлцүүлж баярладаг. Энэ удаад ч өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажил
алдаа оноогоо өөрийнхөө гишүүдийн дунд дэнслэн эрх сонгуулийн төлөвлөгөөгөө халуун тогоондоо ярилцаж ажил хэрэгч байдлаар тэмдэглэлээ. Ард иргэдээ төрийн халамжинд дулдуйдуулж хэн нэгний амыг харж амьдруулдаг байсан ардын намын засаглалыг халсан шиг эрх жилүүдэд олон бус олонх болж эдийн засгийн өгөөжийг Монгол айл бүр эргэн бүрт хүртэн өнгөрсөн 4 жилд хийсэн томоохон бүтээн байгуулалтаа эх 4 жилд үргэлжлүүлэхээр ардчилсан нам ажиллаж байна.